хамгийн сайн баг бол зөв хандлагатай л баг гэж би бол хардаг. Зөв хандлагагүй л бол өстой 1000 саяны хэлдгээр ухаантай, мундаглаг одоо өгтөгчээ байлаа гэд бүр нэмрээ ахгүй юм байлээ. Тэгэхээр би бол айгүй олон хүмүүсийг бас ажилуулах гэж үзсэн. Одоо за энэ хүн орж ирээд надаас илүү мундаг авч авахар байна гэл одоо CV-гээс нь хардаг ч юм уу, туршлагаас нь хараад тэгэл яг хандлага байхгүй бол тэгэл айгүй хэцүү юм байлээ. Тэгэд яг ингээд нөгөө айгүй тийм одоо манайх бол ялангуяа айгүй тийм зөөлөн орчин. Хүмүүс нь ч зөөлөн, би ч өөрөө нэхаа гэж чанга дуурж үзээгүй. Тэнгуүтээ яг нэг юм одоо юу гэдэг чи айгүй тийм жоохон сөрөг ч юм уу те. Эсвэл нэг тийм хандлага нь айгүй тийм жоохон эвгүй хүн орж ирээд бусдад шууд нөлөөлдөг юм байлаа. Тэгэхээр бол айгүй хүнээ ер нь нөгөө одоо нөгөө яарч авах нь айгүй тийм буруу. Би бол яарч авснараа л бас нэлээд алдаанууд гаргаж исэн. Яг одоо би бол яг хамгийн зөв одоо хамт олныг зөв хандлагатай хамт олон л гэж бол хардаг. Яггүй л сурч бол болдгийм байлаа. Ойлгохгүй хүн орж ирээл үгтгчээ маркетингийг сураач юм уу. Гэхдээ яг хандлага нь сурыг гэдэг хандлага нь байх юм бол яалтчгүй бас боломж нь байдаг юм байлаа.